За манай үүсгэн байгуулагчийг бас хойшлуулшгүй арга хэмжээгээр бас цагдаа хориод тэгээ бодлогоо сулсан. Тэрнийхэн дараагаар манай албан тасалгаа оффист ирж бас нэгжлэг хийсэн. За нэгжлэгтээ хэрэг хамааралгүй янз бүрийн зүйлсийг бас сурааж авсан. Дээрээс нь бүх компаниудын бас дансыг хаалаа тийм ээ. Бид чинь 92 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй жилийн түүхтэй компани нийтдээ нэг 1300 гаруй ажилтны албан агчтай энэ компани бүхэл бүтэн бүх одоо салбарынх нь дансыг хаана гэдэг бол тэр хэмжээний хүмүүсийн эрх ашиг бас төндөгдөж байна тийм үү. За дээрэс нь манай ууган компани нэг болох Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрг ангаас өмнө нутагт оршдог тосон үйлдвэрийн үйл ажиллагааг нийслэлийн прокурорын газрын шийдвэрээр лацтаж үйл ажиллагааг нь тэг зогсолт хийлгэсэн байгаа. Тэгэхээр энэ бүхнийг одоо ямар үндслээр яагаад ингэж зогсоосон бэ гэхээр нөгөө хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотойгоор тайлбарлаж байдаг юм байгаа юм л да. Тэгэхээр бид нар 2014 онд буюу тухайн үед бүх зээлийн шаардлагыг хангаад зээлээ аваад сая 2023 онд бүх зээлээ авсан үндсэн зээлээ төлөөд дээрэс нь тухайн үед авсан зээлийнхаа ханшийн алдагдлалд 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын бүрэн төлж барагдуулсан ийм хамт олон байгаа. Үндэсний үйлдвэрлэгч буюу монголчуудын хөрөнгө оруулалттай ийм компани. Тэгэхээр энэ компанийг яагаад ингэж ийм сонгуулийн буюу одоо улс төр халуун болж байгаа энэ цаг үедээ давхцуулан 1300 гаруй албан хаагчдын эрх ашигыг нь хөндөж за дээрэс нь Монгол улсад топ аж ахуйн нэгжээр 20 гаруй удаа шалгарсан нөхөн сэргээгч байгууллага бас 20 гаруй удаа шалгарсан ийм одоо топ манлай болсон үндэсний үйлдвэрлэлээ ингэж хааж боож байна вэ гэдэг бас сонир санагдаад байгаа юм аа. Энэ бол ямар нэгэн жагсаал цуглаан биш. Бид хувийн хвшлийн зүгээс бидний үйл ажиллагааг яагаад зогсоовоо гэдэг асуултын хариултыг авахын тулд хамт олноороо энэ прокурорын газарт ирж шаардлага хүргэж байгаа. Бусдаар бол энийг зарим хүмүүс жагсаал цуглаан гэж буруу ташаа ойлгох вэ гэж эмзэглэж байна.